Yeah, what's up guys? Welcome back to the channel. So өнөөдөр хэдүүлээ юу ярих вэ гэхээр заяа. What is card grading? Card grading хийнэ гэж юу юм бэ? Ер нь card grading яагаад байдгийг те хүмүүс яагаад card grade хийлэгдэг. Манайхаар бол одоо карта үнэлүүлж гин гэсэн үг шүү дээ. Нэг компани руу тусгай компани руу явуулаад өөрт байгаа карта явуулаад шинжлүүлээд ямар нэгэн урагдж имсэн гэмтэл байна уу, цэвэрхэн байна уу бүх юмыг тэр тухайн компани судлаад хараад шинжээд тогтоохоод тэгээд энэ slab буюу одоо энэ нэг энэ power гэр ууж энийг бол slab дэж өгөөд тэгэд үнэлгээ тогтоож өгч байгаа 1-ээс 10-ын хооронд. Энэ үйлчилгээг ерөнхийдөө card grading гэдэг байгаа хөөх. Тэгээ хүмүүс яагаад энэ card grading гэдэг үйлчилгээг аюух авч хэрэгжилж тэгээд энэ нь эргээгээд зах зээл дээр илүү одоо юу гэдгийг зарж бордуулах, солилцох боломжийг үүсгдэг вэ гэхээр нэгт тухайн айгүй олон компаниуд байгаа одоо би угаасаа эхнээс нь ярина. За ер нь яадаг вэ? Нэгт хамгийн ихэнд юу яаж өгч байгаа? Чамд байгаа тухайн ямарваа нэгэн спорт карт ч вэ те эсвэл Pokemon ч юм уу эсвэл ямарваа нэгэн anime картууд байлаа заяа. Тэдний чи эхлээд тухайн хүлээж авсан компани чинь хүлээж аваад яг энэ тухайн чиний явуулсан карт яг оригинал мөн үү бий үү биш үү гэдгийг чи эхлээд шалгаж байгаа. Тэ? Тэгээ чи өмнө нь чи хаанаас судалж авсан бай, хинээс судалж авсан бай тэрийг чи яг шалгад. Тэгээд тэр тухайн картыг ориг өнө биш үнэ гэдгийг дараа нь хэлээд өгчдөг хөхгүй. Тэгэхээр чи өмнө хаанаас хинээс ямар газраас авсан ч бай тэр чин ориг байсан байна уу, хулах байсан байна уу гэдгийг чи хэлээд өгдөг нэгт. Хоёрт тухайн чиний картыг одоо бүх талаас нь за жишээлбэл одоо ийм карт байлаа тийм Pokemon-ы карт. Тэнгүүт юг хардаг бол энэ хамгийн ихний centering гэж байгаа. Одоо яг энэ дөрвөн талаар ингээм байгууз. Одоо энэ тухайн зураг нь энтлийнх нь энэ хэмжээ, энтлийн хэмжээ, дээдлийн хэмжээ, энтлийн хэмжээ, centering буюу төвлөрөлттэй хэмжээг харддаг. Үнэлэхтэй нэгт. Хоёрт нь юу гэхээр энэ одоо болонгуудыг хардаг. Энэ одоо дөрвөн болон байгаа шүү дээ. Ингээд тойроод явж байгаа энэ болонгууд тий гаднахт ингээд тойрог гэсэн үг шүү дээ. Энэ гаднах тойрог нь ямар нэгэн гэмтэл имрэл байна уу гэдгийг шалгадаг. Гуравт нь болохоор яг энэ дөрвөн өнцгөө харна. Яг дөрвөн өнцөг ямар нэгэн байдлаар ингэж нугаларсан байна уу, зургацсан байна уу яг энэ дөрвөн өнцөг. Тэгээд дөрөвт нь юу хардаг вэ? Одоо энэ surface буюу гадаргуу одоо энэ тухайн картны гадаргуу байгаа шүү дээ. Зарим нь одоо яг хүмүүс ямар нэгэн хамгаалтын гэрнд хийгээгүй байсан нь бол маш ямар нэгэн байдлаар ингэ зургадах, юм асгах, юм наалдах тэр бүхэн чинь ингээд нөө одоо яг энэ картны чинь үнэлгээнд нөлөөлдөг учраас бүх тэр талыг бүгдийг шалгадаг байхгүй. Тэгээд бүх тэр талуудыг шалгасны үндсэн дээр тэр дөрвөн үндсэн basic шалгасны үндсэн дээр одоо яах вэ гэхээр үнэлгээгээ өгдөг 1-ээс 10-ын хооронд. За мэдээж 1-ээс 6-гийн хооронд бол ямар нэгэн damage гэмтэл авсан карт байна гэж үнэлгээ тавьж байгаа. 1-ээс 6-гийн хооронд. Ер нь бол айгүй муу гэсэн үг те. Тэнгүүд 7-8 нь бол ерөнхийдөө near mint буюу за ерөнхийдөө айхтар харагдах юм байхгүй ч жоохон гэмтэлтэй. Tear and wear тавина гэсэн үг. 9 болохоор ерөнхийдөө бол айгүй дайчгүй. Одоо энд нэг 9 шүү дээ. Жишээлбэл одоо энэ Pokemon ууж энэ Pokemon-ын карт 2025 оных байна. English загварынх нь. Тэгээ Fighting Gong гэдэг нэртэй карт. Mint гэхдээ 9 авсан байгаа байхгүй. Тэнгүүд энэ яг цэвэр одоо юу гэх 10 grading point буюу манайхаар 10 оноо авахын тулд одоо юу гэдгийг энэ гадаргуу энэ гаднах хүрээ дөрвөн талын ингэ тойрж байгаа хүрээ болон дөрвөн талын өнцөг тэгээд энэ яг centering буюу төвлөрөлтний бүгд төгс байжиж энэ 10 оноо авна. 10 оноо авахор яах вэ гэхээр ерөнхийдөө энэ карт чи улам илүү үнэтэй болоод өгнө. Яг л яваа нэгэн карт анх гарч ирснээр одоо юу гэдгийг энэ playing карт ууз энэ бол ингээ анх гарч ирээд энэ бол ungraded card. Үнэлдэггүй байгаа гэсэн үг. Одоо юу манайхаар raw card те үнэлдэггүй байгаа гэсэн үг. Энийг тухайн ямар нэгэн аль компани руу явуулж үнэлүүлэнгүүт одоо энэ гарч иж байгаа байхгүй. Тэнгүүд одоо юу гэх би энэ Pokemon-ыг анх ийм багт нь өглөө гэхэд энэ 9 юм уу 10 амгад үнэн шал өөрөөлөө явчихдаг. Зах зээлээд байгаа. Ягаад гэвэл үнэлүүлээгүй зүгээр дангаараа шинээрээ гарч ирсэн карт яг аль биесны компаниар үнэлүүлээд slab-нд хийгээд гаргаад ирсэн карт хоёрын үн айгүй ондоо.
А мэдээж энэ тухайн карт ямар карт вэ гэдгээс мэдээж шалтгаална. Одоо спорт төр бол одоо тухайн ямар тоглогч вэ гэдгээс те мэдээж одоо Месси, Роналдо, Марадона, Пелетрийн карт бол тухайн хүнээсээ болоод өөр болчихж байгаа тийм үү. Түүнтэй яг адилхан Покемон бас яг адилхан. Ямар төрлийн карт вэ, ямар характер бүр ямар Покемон амтны карт тэрнээсээ шалтгаалаад давхар энэ 9 10 ойл илүү үнэтэй бол явчихдаг. Тийм учраас айгүй олон одоо юу гэдгийг картуудаа хадгалж байгаа болон худалдаанд оруулж байгаа бусдад солих хүсэлтэй байгаа хүмүүс ихэвчлэн энэ грейдинг компаниуд руу явуулж карт үнэлүүлдэг байгаа. Мэдээж удаан хадгалж болно, энийг хэдэн жилээр хадгалсан болно. 10 жилийн дараа чиний үнэлүүлээд оноо авахулсан байгаа ийм слаб карт чинь илүү үнэтэй болно мэдээж, тийм үү? За ийм зорилгоудаар хүмүүс үнэлж байгаа. Тэгвэл үнэлгээний компаниуд яг ямар компаниуд байд юм бэ гэдэг ерөнхийдөө эхний ээлжинд бол PSA одоо энэ картыг үнэлсэн байгаа компани PSA гэдэг энэ болохоор хамгийн эрэлттэй хүмүүсийн хамгийн хэрэгэлдэг одоо карт индустрийн хүмүүсийн хамгийн хэрэгэлдэг нэг ер нь бол номер 1 компани үйлчлүүлдэг тийм. Тэгээ хамгийн за найдвартай гүгэн би яг дараагийн юм дээр яаж. Эхний ээлжинд бол ямар ч энэ PSA гэдэг энэ грейдинг компанигаар ерөнхийдөө ихэнх спортын болон TCG энэ гейминг картууд их үнэлгээг хийлгдэг. Мэдээж энэ PSA ганцаараа биш. Араас нь Beckett гэж орж ирж байгаа. Beckett буюу BGC грейдинг компани. Үүнтэй муу адилхан яг 1-10 хооронд үнэлнэ. А мэдээж Beckett болохоор 10 буюу Black гэж байдаг. Pristine Black. Тэр нь бүр илүү үнэтэй. PSA-гийн 10, Beckett-ийн 10 буюу 10 болон Black нь илүү үнэтэй. А Beckett гэдэг нь бас яг адилхан том компани. Ерөнхийдөө энэ PSA, Beckett хоёр бол ерөнхийдөө топ 2 нь. Яг хүмүүсийн спорт карт ч TCG карт ч ерөнхийдөө бүгд картаа үнэлүүлдэг газар тэр хоёр. Араас нь мэдээ зөндөө юмнууд байгаа. Зөндөө компаниуд. Одоо жишээлбэл одоо энэ байна. CGC гэдэг компани. Бас адилхан яг үйлчлэгээ үзүүлдэг нь бол яг ижилхэн. А гэхдээ одоо түрүүний PSA Beckett хоёроо бодвол арай доод түвшнийх нь гэх юм уу? Яг үйлчилгээний чанар бол яг ижилхэн заяа guys. Бүх компани ямар ч тэр төрлийн ямар ч нэртэй компани грейдинг компани байсан үйлчилгээ чанар бол ижилхэн. Зөвхөн яагаад нэг нь илүү нэг нь арай доор байгаад нэхэр ерөнхийдөө нийт хүмүүсийн үйлчлүүлж байгаа хувьас намарч байгаа байхгүй. Ерөнхийдөө энэ PSA болон Beckett 2 айгүй хүмүүс үйлчлүүлж картаа үнэлдэг л гэсэн үг. Ерөнхийдөө түүнээс бол эдэд их айхтар сайндаа анхуулт хийгээгүй. Зүгээр л хүмүүс айгүй үйлчлүүлснээсээ болоод ерөнхийдөө PSA Beckett 2 бол ерөнхийдөө main 2 грейдинг компани болцсон. За тэгээд араас нь CGC байна. Тэгээд бас CSG гэдэг бас грейдинг компани байдаг. CSG. Энэ нь болохоор CGC, энэ нь болохоор CSG. За энэ болохоор ингээд CSG-гээс Gem Mint 10 авсан байна шүү дээ. Ерөнхийдөө төгс карт гэсэн үг байхгүй юу? Нөгөө минь түрүүний хэлсэн дөрвөн үзүүлэлтээрээ төрөлнгээр нь төгс. Тэгээд энэ 10 он авч байгаа байхгүй. Тэнгүүд энэ үйл 10 байх тусмаа үн нэлээ ихсээ авчихна мэдээж. За тэгээд мэдээж араас нь энэ HGA гэх бас нэг өөр үнэлгээний компани монголоор тий. Grading company, card grading company монголоор үнэлгээний компани болчих жоох байхгүй. HGA гэдэг. За тэгээ хамгийн сүүлд бас нэлээд хүчтүүлж орж ирж байгаа tag гэх байгаа заяа guys. Tag. Одоо надад бол яг Beckett-ийн байхгүй надад tag-ийн slide алга. Сүүлийн tag-ийн айгүй эрчимтэй хүмүүс айгүй их үйлчлүүлж байгаа тэр хэрээрээ тухайн грейдинг үнэлгээний компани, карт үнэлгээний компани нэр хүнд нийлээ өсөж байгаа. Ягаад вэ гэхээр нэгт тухайн tag компани грейдинг үйлчлэгийнх нь одоо энэ slab нь нэгт аюу гоё цэвэрхэн харагддаг. Хоёрт хамгийн чухал юм нь юу болохоор яг таны картаг яагаад 9 он авчваа. Эсвэл 9.5, эсвэл 10 он авбаа. Эсвэл бүр одоо энэ шиг ийм 6 он авчваа гэдгийг яг танд явуулахдаа ингэж бичээд явуулчихдаг, харуулчихдаг. За яг энэ картны чинь энэ хэсэгт нь яг ийм юм байна. Ингээд нэг юм зургагдсан байна. Ингээд нэг юм ирсэн байна. Тийм учраас энэ онооноос нь ингэж асгацсан шүү гэдгийг
бүгднийг ингээд тайлбартай нь явуулдаг болохоор хүмүүс айгүй сүүлийн үед аягүй дуртай байгаа тайгаар үйлчлээ. Хүмүүс ч гэсэн юм тайгаар үнэлүүлээд гараад ирсэн юм слайдтай картыг авах айгүй сонирхолтой болцсон байгаа. Тэгээ ерөнхийдөө ирээдүйд бол ерөнхийдөө номер 1 болж магадгүй гэсэн яриа бол байгаа. Tag. Тэгээ маахан өөртөө бас хараад үзээрэй заяа. Онлайнаар ороод. За энэ бол номер 1 ч одоогийн байдлаар бол хамгийн popular те хамгийн илт хэрэгцээтэй байдаг бол PSA дараа нь Beckett байгаа. Beckett буюу BGS carding. За тэгээд мэдээж араас нь CGC тэгээд CSG болон цаг ороод ирж байгаа шүү guys. Тэгээ ерөнхийдөө тэгээ яг үнэлгээний компани талаар мэдээлэл бол яг ийм байна. Иймэрхүү ажил хийд зөвхөн гэхдээ тэд нар маань зөвхөн ийм одоо юу гэдгийг спортинг карт болон ийм TCG карт үнэлдэг. Жишээлбэл одоо энэ ингээ харалт энэ зүгээр дуучных байхгүй дуучдын карт Billie Eilish ингээ байж байгаа байхгүй. 6-аар үнэлсэн. Тэнгүүд араас нь надад дахиад нэг энэ PSAS энэ хин гэлээ. Stray Kids гэдэг Korean group байгаа байхгүй. Энийг бас ингээ үнэлсэн 6 гэдэг. Stray Kids гэдэг. Тэгээд дээрэс нь энэ бүх компаниуд маань зарим нь бол зоос болон үнэт эдлийг бас грейд хийдэг. Алт мөнгөн зоос, цуглуулгын зооснууд, дээр үеийн хүрэл зооснууд, хүрэлээс солиорч энэ зэс зооснууд янз бүрийн бүх юм бас давхар одоо үнэт эдл болон зоосны үнэлгээг бас хийдэг. Мэдээж комик бүкийг бас үнэлгээ хийдэг. Магадгүй комик сэтгүүл шүү дээ, комик сэтгүүлийг бас давхар үнэлгээ хийдэг. Ерөнхийдөө нэг үнэлгээний компаниуд маань. За тэгээд өнөөдөр би ямар ч байсан та хэд ерөнхийдөө яг үнэлгээний grading company гэж яг юу юм бэ? Юу хийдгийг, яагаад хүмүүс ашигладгийг, тэгээд грейдлүүлээд гараад исэн картнуудын үнэлэмж болон үнэлгээ зах зээл дээр эзэлж байгаа байр суурь нь ямар байдаг вэ гэдгийг яаж өглөө. Тэгээд мэдээж та бүхэн маань өөрсдөө мэдээж онлайнаар ороод хараа судлаад үзэх боломжтой. Одоо сүүлийн 5-6 жилээс эхлээд одоо айгүй хүмүүс ер нь бол card culture аягүй орж байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ яг өмнө нь бол баг одоо юу гэдэг чам надад нэг 10 карт байлаа те үнэлүүлэх. Жишээлбэл одоо миний энэ одоо hat-trick картнууд байна. Тэ энийг одоо би явуулж үнэлүүлмээр байна шүү дээ те. Яг бол энэ чинь аягүй ховор карт гарч ирчих учраас энийг явуулангууд ерөнхийдөө нэг 2-3 7 өнөختөр буцаа хөвдөг гэсэн заяа. Төлбөрийн төлөөд. Тэнгүүд одоо баг доотл нь ихэнх заяа. Доотл нь 3 сар хүлээдэг болчихсон баг. Ажлын 60 хоногт, ажлын 45 хоногт, ажлын 70 хоногт гэдэг. Тухайн ямар грейдинг компаниас хамаарат. Энэ PSA эдэр бол бүр баг ажлын 75 хоног илүү хүлээдэг болчихсон. Ажлын 75 хоног шүү дээ. Тэгэхээр хагасаа бүтэн зүйлээ тооцохгүй. Тэнгүүд баг 2-3 сар болчихж байгаа байхгүй юу? Энэ картаа саяны картнуудаа өгөөд үнэлүүлэхийн тулд мөнгөө төлөө тэгээд 2-3 сар хүлээж ягаад хүлээсний эцэст тэгээд энэ картууд авч байгаа байхгүй. Угаасаа тэгээд энэ карт индастри маань бол дэлхийд даяар айгүй хурдтай өсөж байгаа multi-billion долларын зах зээлс болцсон. Угаасаа Америкт ялангуяа ганцаараа ерөнхий Америк болон Европ, Азад ялангуяа Японд нэлээд том байр суурь эзэлдэг. Айгүй их мөнгөний ирүүлж явж идэг тийм болцсон. Тэгээд зөвхөн спорт биш одоо ерөнхийдөө аниме байсан бол одоо ингээд бүр тоглоомнууд хүртэл ороод ирж байгаа тийм үү. Энэ League of Legends-ийг ороод ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө сүүлүүд бол орж ирэхгүй юмнууд бол байха болж Disney-ийн хүртэл өөрсдийнхөө ийм карт гейм гаргацсан байгаа. Айгүй хүчтэй явж байгаа бас. Тийм учраас манайхаа юу нь бол Монголдо яг энэ картны соёлыг те картны гоё зах зээлийг аюу гоё тийм эрүүлэр гоёор ингээд нийтээрээ бөөнөр сонирхож болдог. Яг үнэхээр яг ялангуяа одоо энэ One Piece юм уу, Pokemon, энэ Magic the Gathering энтрийг бүр яг энэ картных нь хойноос хөөхөөс илүүтэйгээр бүр яг тэр тоглоомоо яг гоё тоглодог болтол нь те энийг ингээ хөгжүүлээ бол аюу гоё шүү. Board game гэдэг утгаараа тийм үү. Тэрийг хөгжүүлээ бол илүү гоё байх. За тэгээ ямар ч байсан манайхаа channel-д дэмжиж like, sub, comment үлдээгээрэй за. Тэгээ хэдүүлээ угаасаа мэдээж 5, 10, 20 мянга subscribe хүрснийхаа дараа тухайн үед нь угаасаа giveaway болох бэлгүүнүүд өгөө явна. Тийм учраас манайхаа ганц товчлууд дараад channel-д дэмжиж яваарай заяа. Окей. За өнөөдөр ямар ч байсан та бүхэндээ what is card grading? What is card company гэдэг талаар ярьлаа.
карта үнэлүүлэг гэж юу юм? Карт үнэлдэг компаниуд гэж болон ямар компаниуд байдаг. Тэдний талаар ярьж үлээ заяа. Мэдээж та бүхэн өөрсдөө илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл угаасаа тухайн компани миний хэлсэн компаниудын вебсайт руу ороод бүх мэдээллийг харж болно. Нэг картыг хэдэн төгрөгөөр үнэлүүлэхэд хэд байдгийг нэг карт нь бандл болгоо бүгднийг багцуулахад үнэлүүлэхэд хэд байдгийг хэр хугацаа орох юм бүх мэдээлэл нь байж байгаа шүү guys. Окей. За тарихаар болж байгаа.